Сайн байна уу? Сайн байна уу? За хоёр өөрсдийгөө танилцуулаарай. Сайн байна уу? Намайг Намангоо гэдэг. Би өсийн тэргүүний гургач эсэлдэг. Сурдаг тий? Сайн байна уу? Намайг Бэлэг Тэмбэл гэдэг. Би өсийн тэргүүний урдугаар бүлгээр сурдаг. За та хоёртой өнөөдөр би номын тухай ярих гэж байгаа байхгүй юу? За хамгийн ихний асуулт нь ном унших ер нь дуртай юу? Ном үзэх дуртай юу? Дуртай. За тэгвэл та хоёрт хамгийн их хэн ном уншиж өгдөг вэ? Намангууд хэн хамгийн их ном уншиж өгдөг юм? Аав нь. Бэлгээд. Бэлэг Тэмбэл. Тэ? Бүгдээрээ л уншиж өгдөг үү? Ээлжээл завтай байгаа нь үг юм тий? Боломжтой байгаа. Та хоёрт те номын хайл хэсэг нь хамгийн гоё байдаг вэ та хоёрт? Дөрүүд нь юм уу, гоё зураг нь юм уу, эсвэл аль нь хамгийн таалагддаг вэ номноос ер нь? Юу нь хамгийн таалагддаг? Зураг нь хамгийн гоё таалагддаг юм те? Бэлэг Тэмбэл. Надад бас зураг нь гоё таалагддаг. Тэгвэл та хоёрын хамгийн дуртай ном чи ямар ном байдаг вэ? Надад бол аимшиг зурагтай ном дуртай. Яагаад аимшигын зурагтай ном дуртай юм? Аимшиг зурагтай ном миний сонирхлыг татдаг. Чамд бол хамгийн сонирхолтой санагддаг байх нь тий? Намангоо тэгвэл ямар ном хамгийн дуртай вэ? Ямар ном дуртай вэ? Зүгээр л бүгдэнд нь дуртай юм уу? Тэгвэл чамд ямар ном байдгийг нэрлэлтэй? Танайд жишээ нь ямар ном байх вэ? Нэрлэхгүй юм уу? Мэдгүй байгаа юм. Нэрийг мэдгүй байгаа юм тий? Дуу дуурдаг ном байгаа юу? Дуутай. Эсвэл гоё зурагтай. Дуутай ном байгаа. Батуугийн нэгнээс урахад цагааг зүгсэн. Агаад нь бэлгэлсэн дуутай номыг чи бас үздэг юм тий агаатайгаа хамт? Үгүй Батуука үздэг юм уу? Чи болохоор ямарыг үздэг? Батуг битэр тэрийг яаж өгдөг. Тэгээд дуугаар сонсуулдаг. Тэрийг яриад өгчд юм тий? Гоё үлгэр өгд юм ш тий. Тэгвэл яагаад чамд ер нь аимшигын ном таалагддаг вэ? Одоо чиний хамгийн дуртай аимшигын ном ямар ном байх вэ? Нэрийг мэдж байгаа юу? За тэгвэл чиний тэр аимшигын номон дээр чи ямар дөрүүд гардгийг? Ямар юмнууд гардаг бол дөрүүд нь мэдхгүй байна уу? За Намангоо гэх дээр тэгвэл ямар дөрүүд гардгийг тэр ярьж өгдөг дуутай үлгэр дээр нь дөрүүдийг мэдхгүй байгаа юм уу? За тэгвэл дахиад асууя. Одоо өөр юм асууя заяа. Ном үзэхэд нь штэ ингээд чимээгүй ингээд сонсоо суух хэрэгтэй тий? Ойлгохын тулд ингээд чихээ ажиллахын тулд сонсох хэрэгтэй. Тэгээ чимээгүй ингээд сонсоод хөдөлгөөгүй суух ямар байдаг вэ? Гоё. Хэцүү байдгүй, амархан байдгүй. Амархан. Яагаад амархан байдгийг? Ингээд суугаад харш хэцүү юм шүү. Хөдөлгөө байгаад байгаа. Юу нь яагаад амархан байд юм бэл? Ном үзээд ингээд ном сонсоод ингээд үзээ суухаар. Ном үзээ суугаад тэгээ дараа нь чихээрээ сонсоод ярьдیں۔ Чихээрээ сонсоод тэгээ ярьдаг учраас анхааралтай суух хэрэгтэй байд юм тий. Тэгээд ном үзээд гой сонирхолтой үйл явдалтай учраас гой сонсоход амар идэв. Тэгээ би чихвчээ зүгээд тэгээ ага цанглаад би сонсдог. Чихвчээрээ бас номоо сонсч яа гэм ш тий. Сонсдог юм бэ. Сонсдог ном бас гоё юм бэ тий. Одоо танай гэрээс хамгийн их гоё ном үздэг хүн гэвэл одоо ямар хүн байх вэ? Ном уншдаг хүн гэвэл устаасаа илүү олон ном уншдаг, ном үздэг тийм хүн байдаг уу? Агаа нь их үздэг юм тий. Бэлэг Тэмбэлэгт болохоор хэн хамгийн сайн үздэг? Манай хоёр анаа хичээлээ сайн хийдэг болохоор номоо их үздэг юм ш тий. Тэгээ онц сурдаг баха тий. За ингээ нөгөө нэг ном бичдэг хүмүүс байдаг штэ тий. Номыг чинь нэг хүмүүс зохиож байгаа. Тэгвэл тэр хүмүүсийг та хоёр ямар ном зохиогоосаа гэж хэлмээр байна. Ном зохиодог хүмүүс хэрвээ чиний тэр одоо ингээ ийм ном зохиогоосаа гэдгийг сонсчих юм бол гоё чиний тэр хүссэн номыг зохиож магадгүй ш. Тэгэхээр ямар ном зохиогоосаа гэж хүсэж байна?
Тэгэхгүй. Дуулдаг ном зохиогоосаа гэж байна уу? Чи одоо гоё өөрийнхөө дуртай номноосаа яаж хэлж болно шин? Намуунгаа жишээ нь ингээ ном зохиодог хүнтэй таарах юм бол чи ямар ном зохиогоорой гэж хэлэх үү? Өөрийнхөө дуртай номыг Дуурдаг. Дуурдаг л ном хамгийн гоё сонирхолтой байдгийн шүү. Тим ном зохиогоорой гэх нь ш тэ. Үйл явдлын хувьд нь ямар ном зохиох вэ? Аимшигын үйл явдалтай ном зохиогоорой, гоё сонирхолтой ном зохиогоорой гэх үү? Юу гэж хэлмээр юм? Ямар үйл явдалтай, ямар дөрүүдтэй ном зохиогоорой гэж хэлэх үү? Нэг аимшиг нэг арга доор нэг болцсон хүмүүс аргаснуудад тийш. Тэ. Тэр амар шижигтэй газар байдаг штэ. Тэр сүнс шолон молон бас байдаг. Тийм аимшиг ном зохиогоорой гэж хэлэх юм штэ тэ. Тэгэх юм бол чи нөгөө сонирхолтой амар гоё юм байна гэдээ унших нь тэ тэр номыг үзэх юм шин. Тэр бас чөтгөр мангас идэх байдаг. Тийм номтой номонд ер нь дуртай юм те. Тэгээ чи ийм ном зохиогоорой гэж хэлэх нь штэ манай бэлги бол. За тэгвэл ном зохиох нь ном унших нь нөгөө хүүхдүүдэд амар зөндөө их хэрэгтэй штэ те. Тэгвэл та хоёр аав ээжүүдэд юу гэж хэлмээр вэ? Хүүхдтэй номыг яаж уншиж өгөөрэй гэж одоо зөвлөмөөрэй та хоёр. Ер нь ном уншиж өгөөрэй гэж хэлэх үү? Юу гэж хэлэх үү? Дэлгүүрээс ном авч өг гэж хэлээ. Хүүхдүүдтэй дэлгүүрээс ном сайн авч өгөөрэй гэж хэлэх юм бэ те. Тэгвэл хүүхдүүдэд юу гэж хэлмээр вэ? Хүүхдүүд ер нь одоо ингээд магадгүй ингээд та хоёр шиг ном үздэггүй, ерөөсөө ном үзэхгүй ингээд утас бариад идэг энэ тэр хүүхдүүдээ л та хоёр тэр хүүхдүүдэд юу гэж хэлэх вэ? Хөөе хүүхдүүдээ ном уншаач гэдэг. Хөөе хүүхдүүдээ ном уншаач гэдэг намунгад бол тэгэж хэлэх нь шүү дээ. Манай бэлгээ юу гэж хэлмээр вэ? Ном уншдаггүй хүүхдээв л юу гэж зөвлөх вэ? Бас тэгээд ном уншаач гэж. Наад утсаа битгий үзээч ээ, ном уншаач ээ гэж хэлэх нь шүү дээ, тий? Ном унших нь ямар хэрэгтэй юм хүүхдүүдэд? Нүдэн гоё олно. За. Тэс үчхээр нүднээс нь ухаа гарна. За өөр. Тэр нүд нь улаан болно үзэн. Ном үзэхээр болохоор нүд нь гоё ирүүл яах нь тий? Өөр бас ном ямар хэрэгтэй юм бол нүдэнд сайн өөр ном үзээдэвэл яах юм бол хүүхэд? Нүд нь утас өгөхгүй ном сайн үздэг болно. Ном сайн үздэг, ухаантай болох нь шүү дээ. Номонд дуртай болох юм тий? Дандаа ном үздэг болох нь шүү дээ, тий? За, ярилцсан та хоёртаа баярлалаа. Зөндөө гоё ном үзээрэй заяа. Тэгээ гоё үзсэн номныхоо тухай найзуудаа тэгээ бас надаа бас гоё ярьж өгөөрэй заяа. Тэгвэл би хүүхдүүдэд бас ярина шүү дээ. Намуунгаа тийм үлгэр үзсэн гэсэн тэгээд үлгэр дээр нь тийм гардаг гэж ярих нь шүү дээ. Бэлгээ болохоор тийм аимшиг юм зохиол үзсэн байлээ. Тэр зохиол дээр нь тэр номон дээр нь ийм ярьдаг гардаг гэд гоё ангийнханд нь бусд хүмүүст бас хэлэх нь шүү дээ, тий? Та хоёр ч гэсэн ангийнхандаа гоё номнуудаа ярьж өгнө шүү дээ.